Зүүн хойд Азийн төрийн бус байгууллагууд болон судалгааны байгууллагууд худалдаа эдийн засаг, мөн түүнчлэн байгаль орчны асуудлуудыг хэлэлцэж, санаа бодлоо олон нийтэд болон өөрсдийн засгийн газруудад уламжилж байх нь асуудлыг шийдэхэд тусдан болох үүднээс 2019 онд зүүн хойд Азийн асуудлыг Улаанбаатарт хэлэлцэж байхаар тохирч түүнийгээ товчоор Монголиа форум гэж нэрлсэн байдаг. Монголиа форум 8 дахь жилдээ болж байна. 2 жилийн өмнөөс 2026 онд Улаанбаатар хотноос зохион байгуулагдах Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцэд нэгдээ орсон талуудын 17 дугаар баг гурал дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж эхэлжээ. Тиймээс форумоор цөлжилтийг бууруулах инновац технологийн шийдэл, мод тарж ургуулах ноу-хау, залуучуудын экологийн хөдөлгөөн зэрэг сэдвээр чуулж байна. Энэ жилийн хурлын нэг онцлог бол 2026 онд цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцийн 17 дугаар хурал Монголд болно. Тэгэхээр тэр хуралд төрийн бус байгууллагууд, зөвхөн Монголын төрийн бус байгууллагууд биш, хөрс зэрэгэлдээ орнуудын өмнөд Солонгос их байж байна, Хятад их байж байна. За Хятадын өвөр Монголын байгууллагуудыг бүгдийг яаж дайчилж оролцуулах вэ? Энэ болцоог бид нэр бол дээд зэгээр одоо ер нь ашиглах хэрэгтэй. Зөвхөн Монголыгаа бодож байгаа юм биш. Ер нь манай бүс нутагт бол ер нь цөлжилттэй тэмцэх асуудал нэлээд яригдж байгаа. Хойд Солонгосч байна, өмнөд Солонгос нэлээд ярьж байна. Манай Хятад, Орос нэлээд ярьж байна. Тийм учраас эх жилийн одоо тэр олон улсын хурал бид нар яаж бэлдэх вэ? Наан одоо юу хийх вэ? Яаж бие биентэйгээ ер нь сан бодоо солилцох вэ гэдэг талаар нэлээд анхаарч ажиллаж байгаа. Зүүн хойд Азийн иргэний нийгмийн байгууллагууд итгэлцэл тогтвортой байдлыг бий болгохын тулд орчин үеийн техник технологи, даяарчлалын хөгжлийн боломжид тулгуурлан бүс нутгийн тулгамдсан асуудал, олон улсын харилцааг шинэ шатанд гаргаж ирэх бүрэн боломж байгааг форумд оролцогчид онцолж байна. Юуны өмнө би Монголд анх удаага ирж байна. Энд ирээд уулзсан хүн бүрийн халуун дотн зочломтгой занг биечлэн мэдрэх боломж надад тохиолсонд туйлын их баяртай байна. Миний хувьд Монголд ирэх нь нэр төрийн хэрэг ховор боломж байлаа. Харин Монголын талаар би маш сайхан сэтгэлдтэй байна. Би олон зүйлийг шинээр сурч мэдлээ. Монголын түүх соёл төдийгүй орчин үеийн Монгол орны талаарх мэдлэгээ баттган зузаатгаж авлаа. Монгол улс доктортой ардчлалыг хөгжүүлж төвийг сагсан үндэсний аюулгүй байдал, гадаад харилцааны бодлогоо амжилттай хэрэгжүүлж байгааг харлаа. Монгол улс одоо ч маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Бүс нутаг дахь инх тайван доктортой байдлын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй оролцож байна. Байгаль орчныг хамгаалах чухал ажлуудыг сурчлан дэмжиж байна. Мөн Монголын форумын хүрээнд шинэ үеийн удирдагчдыг бэлтгэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Монголиа форумын хүрээнд Монголын залуучуудтай хамтарсан сургалт уулзалтыг зохион байгуулдаг байна. 2024 онд олон улсын залуучуудын сорилго аялал зохиож Монголын байгаль нүүдэлчин ахуйгаар морин аялал хийхин зэрэгцээ тухайн орны нийгэм соёл эдийн засгийн талаар уулзалт ярилцлага зохион байгуулдаг. Энэ жил 19 орны 20 гаруй залуучууд энэхүү аялалд оролцож байна.